Манайхаа эндээс нэг машин ирж байна. 2 машин ирж байна. Энд дэр гараар өгöd үзье. За буцаад унтлаа. Сайн нэг жоохон айс юм аа. Уртлын Купергүй машин. Суувал юу нэг юм байна. Тэнгэр нэрсэн мод. Тэнгэр аянга буусан мод юм уу? Хүний биенд гэр орно хамгаална. Биенд авчиж жагалцмаа хамгаална. Аюулстас гэдэг юмнаас хамгаална. Би амьдралдаа анх удаа аянга буусан тэнгэр нэрсэн мод барьж үзэж байна. Монгол орныхоо баруун аймгаар ганцаараа өвчтэй айлж буй аялал дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Харин манайхан бэлэн биз дээ. Угаасаа бэлэн. Окей, let's go. Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос энэхүү аяллаа эхлүүлээд Хөвсгөл далай руу аяллаа замдаа гарах болно. Мэдээж манайхаа бичлэгээ эхлэхээс өмнө subscribe болон лайка дарахаа битгий мартаарай. За бүгдээрээ аяллаа эхлүүлцгээе. За Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос өдрийн мэнд guys. Та сайн сууж гинөө? Сайн сууж байгаа сте. Өмнөх бичлэгүүдээ бүгдээрээ үзсэн биз дээ. Тэгээ одоо би Мөрөн хотоос хойшоо дараагийн нэгэн замдаа гарахад бэлэн болсон байна. Тэгээ өөрөвч ард очицсан. Одоо ийшээ ингээ хатгал руу явна гэсэн Хөвсгөл далай руу бас яв. Ингээд шууд хатгалаа. Тий. Би үгүй тийш колонкол төгчөд тэр хамгийн цаадлаг. Энд одоо барыг 100 болоод байгаа юм шүү. Хүмүүс тэгж яриад. Тэгэхээр одоо чинь 9 сар болчихоо. Тэгэхээр амар гой ногоон биш дээ. 7 сар шиг л байна. Янзын гой ногоон. Одоо ийшээ хатгал руу машинууд бол явж байна. Гэтэ одоо нэг 3-4 цаг болж байгаа болохоор өдрийн 12 цагтай харьцуулбал бол бага явж байна гэнэ. Гэтэ зүгээрээ манайхаа олж чадна гэдэг. Тэгээд мөрөн дотроо одоо такси километр 1500-аар явдаг байна. Нот ч 2000-аар ихээр 500 төгрөгөөр хямдлагдаг. Biz эдийн гэрүүдээр явж байгаа. 6 7 шахуу. За 6 км. 6 км явсан байна. 6 км явж иж зам дээр буух гэж байна. Яа, өнчин ганц тогроо үлдлээдэ гэдэг шиг наараа. Яа, ихтэй машинад явчихлаа. Одоо удахгүй зогсноо. Унаа олж чаднаа чад. It's free guys. It's free. Энэ бол үнэгүй эрх чөлөө шүү. Та хэд мэдэржсэн үү? Та хэд хаанч мэдэрж болтой нэг цаг. Энэ бол эрх чөлөө. Би хаанч сууж болж байна. Хаашаа чарсан агаар Монголынхаа гоё агаарыг амьсгалж болж байна. Үүнээс илүү эрх чөлөө гэж байхгүй сте. Энэ харалтаа. Дайны машинууд явж байна. Йоо. Миний ардтан суучвал те. Намайг авч явахаар машинууд байна да энаараа. Дайманд явж байгаа юм болов уу? Биш Оросын, Украины дайманд явж байгаа машинууд юм болов уу? Өглөө би яаж хөвсгөл явна гэж бодчихсон байхгүй яа. Тэгэхээр хамаг бие болорцсон. Бүр ингээ хөдөлж чадахгүй, нуруу өвдсөн. Тэгээ хөл бас ингээ бадарцсан идрээс. Тэгээ яаж хөвсгөл явна гэж бодоод тэгэл ялс нэг сайхан усанд орчоод тэгээ сайн нэг газар нэг кофе уучаал. Тэгээд нэг сайхан гоё дуу сонсоол. Тэгэл сэрэгцэн. Тэг өглөө яаж явна гэж бодчихсон юм чи. Одоо ингээд замдаа гарцсан явж идэг шүү. Олондоо олно гэтэл бодож явахад нэг үйлдэл хийгээд нэг ганц ингээд алхаад ах тэгэл болно шүү дээ. Нэг алхам тэгэл урагшаа. Баг багаар энэ ч үгүй амт бицсэн шүү. Нэг алхаал өрөөс урагшаа явуулах хэрэгтэй. One step at a time тэгэл болоо. Тэг удаан ч гэсэн тэг яваад ахт газар очиж шүү дээ. За хэдүүлээ нэг сайхан чихэр жимс. Үгүй чихэр жимс над юу бах те. Чихэр жимс бол байхгүй шүү дээ. Зүгээр нэг энэ өвс жоох идчихэд газар мазар идчих юм байна уу гоо энэ шалгая. Энэ жоох өвс мөс те өвс ногоо золгаачаад тэгээ замдаа гараа. Би нэг Германда нэг нууц юмж оруулсан юм аа. Са байрлалаа буудлаасаа өглөөний цайнд нөхсөн байхгүй юу? Оо тийм энэ. Тэшүүд кармалцсан барахгүй болохоор үлдсэн хоёрын цаашаага ийшээ хатгал явах замдаа идчихэ. Тэгвэл тэнд очиод бас юм олдохгүй ч юм бол идэх зав олдохгүй юм магадгүй. Ийшээ явчихл юм бол би орой болтол завгүй. Хүн бүрийн амьдралд ингээд тухайн газрыг бодохоор тухайн газрын хүмүүс нь бодогддог. Тэр гоё дурсамжууд нь бодогддог. Тэм газрууд гэж байдаг. Тэгээ миний хувьд миний хамгийн хайртай газрын нэг бол Хөвсгөл аймаг байхгүй юу? Тэгээ тэр дундаа одоо миний ард талд харагдж байгаа энэ зам бол миний хамгийн хайртай зам. Бас олон дурсамжууд яг энэ зам дээр ингэж өнгөрчээсэн. Одоо би баруун ихэнх аймагуудаар ингээ ганцаараа өвчтэй аялцсан. Тэгээд одоо ганцаараа өвчтэй аялсан аймагуд руугаа би дахиж ганцаараа явахгүй гэж боддог.
Гэхдээ Хөвсгөл аймагт одоо 2 дахь удаа ирсэн явж байгаа. Би ингээд энд ирсэн байгаадаа бол ингээд зөндөө их талархаж байна. Тэгээд аялал маань одоо ерөнхийдөө дуусах чаалтаа ингээд ер нь Хөвсгөл ингээд явж байгаа. Одоо ингээд аялахад хүнд мөнгө хэрэгтэй ч гэсэн аялыг ингээд зөвхөн мөнгө гэдэг зардал гэдэг талаас нь харж болохгүй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр аялал гэдэг бол хүний амьдралын бүр хамгийн гоё дурсамжийг хизээж мартахгүй тэр мөчүүдийг үлдээдэг. Мөнгнөөс тэр зардлаас илүү үнцэнтэй зүйл бол аялал аахгүй юу? Яг нь үнэхээр ингээд ганцаараа аялна гэдэг бол зардал багтай. Үнэхээр багтай. Одоо ингээд хичхайкинг хийчихэж байна. Ингээд майхандаа ончиж байна. Өөрөө хоолундаа хийгээд идчихэж байна. Тэгээ хостелуудаар байрлалчж байна. Гэхдээ ингэж явах амархан биш. Яг үнэхээр амархан биш. Ингээд өдөр болгон айцтайгаа нүүр тулдаг. Яах вэ хүү гээл те. Заримдаа ингээд нуруу нүвдсэн, шүрмсэн татцсан явж идэг. Би яг ингээд юу хүсээд ингэж яваад байгаа вэ гэхээр би зүгээр одоо ингээд хүн гэдэг чинь ингээд нэг за нэг үсрээл 70-80 жил амьдарч байгаа шүү дээ. За макста нэг 100 жил амьдрах уу үгүй үү. За ондоонд харуул 100 жил амьдрах байх. Гэтэ энэ хугацаанд би өөрийнхөө хамгийн сайн хөвлбөрийг бүтээхийг хүсэж байна. Тэгээ би өөрийнхөө бодлын хязгаарыг давтал ингэж яваад би бүр дэлхийн өнцөг булан бүрт би очихыг хүсэж байна. Ингээд явж байгаа энэ хорон мөч бүр миний хувьд л утга учиртай. Тэгээ бас ингээд явж байгаа зам миний мөрөөдөл бас миний хамгийн дуртай зовлон. Тэгэл болоо. Ханаа төрсэн ч гэсэн тэгэл нуруунд татцсан, шүмэсэн татсан ч гэсэн энэ замаар би алхахдаг. Миний хамгийн дуртай зовлон. Гэхдээ миний энэ зам бусдын хувьд утга учиргүй санаж магадгүй. Гэхдээ тэр надад хамаагүй л дээ. Миний сонгосон зам надад зөв байх тул шүү дээ. Заавал бусдын бодолд ингээд зөв байх албагүй. Бусдын хувьд ингээд гоё сайхан харагдах албагүй. Миний хувьд л зөв байхад тэгэл болоо. Одоо та хэдий харж байгаа хүн байгаа шүү дээ. Урд чинь нэг хүн байгааз. Би яг энэ бичлэгэн дээрээ яг очроо гэдэг хүнээрэл байхыг хүсдэг. Тэгээд одоо ингээд явж байгаа, одоо ингээд өрөвчтэй аялаа явж байгаа, хажуугаар ингээд бичлэг хийх нь бас миний мөрөөдөл. Яг би өөрийнхөө яг хүсэл сонирхлороо л ингэж явж байгаа. Өөр хин нэгэн чи нэг хийгээд чи ингэж яваадах гэж надад хинч заагаагүй. Заасан ч би тэр замаар нь баг алахгүй байх. Тэгээд би энийг үзэж байгаа бүх хүмүүсийг ингээд энэ дэлхий дээр бидний мэдэрч чадаагүй эсвэл одоо мэдэрч амжаагүй байгаа зөндөө олон гайхалтай зүйлс биднийг хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Бас та хэдийг тэр бүгдийг мэдрээсэй гэж би хүсэж байна. Бас хүсдэг. Тэгээд би дүүнэр үзчихвэл бас ингээд үе тэнгийнхэн ч юм уу эсвэл зүгээр үзэж байгаа бүх хүмүүсийг би өөрийгөө тэр хайрцагнаасаа гаргаасаа гэж хүсдэг. Хэрвээ ингээд тэр хайрцагнаа гаццсан ингээд тэр хайрцагнаа яхаа мэдэхгүй ингээд эсвэл хүрээлтэнд таалагдахгүй ч юм уу эсвэл бүх зүйл ингээд нэг л болохгүй байх юм бол тэр хайрцагнаас тэр нэг жижигхэн газраас өөрийгөө гаргаж шидээсэй гэж би хүсдэг. Яагаад тэгэхээр тэр хайрцагнаас илүү энэ дэлхий ч өөрөө том хайрцаг шүү дээ. Бидний очиж чадаагүй, очиж амжаагүй байгаа, бас уулзч амжаагүй, мэдэрч чадаагүй тэр бүх зүйлүүд бидний хүлээгээл байж байгаа. Гол нь тийшээгээ зориг гаргаад өөрийгөө шидээд тэр бүх зүйлийг мэдрээсэй гэж би хүсэж байна. Тэгээ энэ бичлэг бол миний хувьд бас мөрөөдөл та хэдий үзэж байгаа энэ бичлэг би ингээд хийж байгаа бичлэг бүртээ ер нь ингээд одоо явж байгаа бүх секунд бүрт би өөрийнхөө чин сэтгэлээ зориулдаг. Тийм болохоор би зүгээр нэг ч гэсэн хүн үзээ тэгээд өөрийгөө энэ хайрцагнаасаа гаргаж шидээсэй. Гэхдээ яагаад заавал ийм байх ёстой гэж тэ яагаад бүх зүйл заавал ийм байх албатай гэж ийм байх ёстой биш гэж юу гэдэг бас бодлыг бас өгөхийг хүсдэг. Ингээд явж байгаа ингээд хорон мөч бүр бол миний хувьд маш их утга учиртай. Let's back on the road. Энэ 300 км байна. 5 км одоо ичээгээ 120 явж иж хатгал орно. Үй, за эндээс машин ирч. За ээж. Дөлөө ийшээ гараа. Let's back on the road. Let's go. Let's go. Let's get it. Let's go. Том өргөч нэг хөдөлтөд тавиад. Let's back on the road. Анх 3 жилийн өмнө яг энэ зам дээр хичээлийн хийжсэн. Тэгэд анх яг тэр мэдрэгчсэн мэдрэмж их юм бол би түрүү хэлсэн шүү дээ. Бүр амар сандарчсан. Гэтэ одоо ямар сандрал алгалтай. Тэгээд тийшээ гарч чад байгааг тухайн мэдрэмжийг болдоо тий заа. Яг юу мэдэрчсэн аа. Тухайн ич бас
нэрээ олон юм бодогт юм бэлээ. Яаж хол ийж хол ийш авч яваад янз бүр болчих үедээ ч гэдэм үү. Амар бодогчлээсэн. Тэгээд тийм болоогүй. Ер нь тийм хүн болохгүй л тий. Би тийм бодгоо гэвэл тийм болно. Хэрэг тийгэж бодохгүй бол тийм болохгүй шүү дээ. Оба. Зэн том машин өнгөрдөг. Let's back on the road. За тэндээс нэг машин ирж байна. Энэ машин гэхдээ зогсох шинж алгаа. Өө. Чи дурдлын Купергүй машин. Суу бол юу юм байна. Ах, яг энэ зам дээр хийж байгааг хийхэд юу вэ? Үнэхээр их сандарч исэн, айж исэн. Гараа нэг ингэж буулгаад дахиж аваал заяа. Тэгснэ дахиж гараа өргөөл. Тэгэл одоо машиныг 20 м-ийн зайд эрэнгүүт буцаад гараа авчин заяа. Йоо би үгүй намайг одоо энэ гэр оронгоо гуулах чинь зам дээр зогсчихъя гэж бодох бах таа гэж бодоод тэгэл дахиад гараа өргөнө. Тэгэл машин ойртол эрэнгүүт буцаагаад авчин заяа. Йоо энэ намайг одоо мэдрэл муута галзуурцсан галзуугийн имлгээс оргцсон гэж бодох бах таа гэж бодоод тэг өнгөрөнгүүт нь дахиж гараа өргөөл. Тэгэл машин ойртонгоо дахиад гараа аван заяа. Амар хэцүү байсан анхных. Тэгээ би ч баг цаг 2 цаг хөвсглийн зам дээр энэ хүлээгээд тэгээд сүүлдээ машин явдгаа. Тэгээд нэг азар нэг ямар машин ихч байсан юм аа. Ихч хүүхдтэй тэг намайг авч явжсэн. Тэгэл тэрний дараагаас арай гайгүй бодоол. Тэгээд сүүлдээ одоо бүр зэрлэгшээд бүр машины урдуур хүртэл ингэж зогсоодог болсон байна шүү дээ. Одоо бүр ингэж зогсоох нь болгүй л болсон байна. Тэгээ өрөвчтэй аялал гэдэг миний хувьд ийм л амар гоо үнцэнтэй зүйл өгсөн байна. Тэгээд анх айжсэн бол одоо 3 жилийн дараа надад үнэхээр ямар ч айдсаалга би хүссэн машинаа зогсоож чадна гэсэн тийм бодолтой итгэлтэй болсон. Намайг машин зогсоохгүй ч гэсэн би яаж игээд тэр газарт очиж чадна гэж боддог болсон. Нэр үнэхээр тэгж боддог болсон. Энэ машиныг ч би ийшээ явж исэн бол зогсоож чадна заяа. Энэ өрөвч чинь бараг 3 хүний дайтай зойлог гэж. Гэхдээ зойлогч юу ах вэ? Энэ чинь миний хамгийн хайртай зүйл. Тэгээд энэс ч айгаад идэм амаас. Тэгээд зүйдсэн гараа өгöd үзье. Одоо эндээс нь жижиг тэрэг ирж байна. Эй. Сайн уу? Сайн явж байна та. Та хаашаа явж байна? Тоглоом. Би хамт байгч болох бол өрөвчтэй явж байгаа. Өрөвчтэй би жанхаа орох байхгүй. Тэгээд эхлээ хатгал орчвол тэндээс очроо орчих болов шүү дээ. Хамт явчих болох болно уу? Нэр юм уу? Йоо, тэр хамгийн ихний машин байлс гараар гэсэн. Би тэгвэл тэндээс нэг өрөвч аваад хүрээлэх үү дахиад. За. Ардталт нь өрөвч орох уу? За би зэгслээ тавьчих дөө. За ихтэй нөө чамааг мартах гэж шүү дээ. Ганц хайртай үнэ мартах гэж шүү дээ. За ганцаараа бэлдээсэн sorry. Цаадах чи машин олж байгаа шүү дээ. Цаадах чи юу шүү дээ. За энэ машин ирж байна. Энэ өнгөрөхөр. Ха? Хаанаас явж байгаа юм дөө? Хаанаас явж байгаа? Бичлэг үзтээ юм уу? Бичлэг үзтээ юм уу? Тийм үү? Нэр юм уу? За хоёул нарны өдөөс харъя заяа. Ингээд харчих. Йоо ямар гоё. За. Хаанаас бичлэг хийх явж байгаа ингээд оруулчих за. За ингэж камер ингэж. За. Ой хөөрхөн хүүхд таарчихсан. Өө нөгөө машин. Их чи ардталт нь юм байгаа мó? Цэцгийг чи сүлдэгч үү дээ. Энэ топаа. За тийм. Хотоос гараа сар болчих. Би баян онгор завхан гээ хөөсөлт одоо ирчихсэн. Тантай орчод гоё танилцсанаа. За цэцгийг чинь сүлдэгчгүй биш. Өсгөл одоо орж ирсэн юм уу? Өмнө нэг орж ирсэн. Хоёр дахь удаа ирчих. Өсгөл болоо тайртай болохоор дахиж хүрээд ирлээ. Хайрт. За их дахиад нэг зүг баг. Ингээ болоо. Тэнгэл. Оба. Хэдэн километр явсан бэ? 35 км яваад Алаг Эрдэнэ одоо сумын нутаг руу орж ирж байна. Энэ байгаль бол нэр үнэхээр тасархаа. Орой нар жаргаж явах ч хэлэхгүй бүр ингээд янзын харагч нараа. Одоо манайхаа одоо Алаг Эрдэнэ сумын нутагтаа явж байгаа шүү дээ. Тэгээд одоо энд Эрхэл нуур гэдэг нуур байна. Маш том нуур байна. Энэ нуур болохоор энэ авирах хөдөөний айлуудын одоо хужирыг хангадаг гинэ. Хужирч одоо мал хоолно гэсэн. Мал хужир тийм. Гэхдээ хужирыг эзнэр мал юу яадаг вэ? Хужир
бол ядуу шүү дээ. Баг багт малдаа явдаг. Тэгээд хужир багтаа шээжтэй бид нар жижиг хүүхд таг. Тэгээд чинь гүүжрээ шээс додоод гэдэг. Мал өөрөө хужиг идэх гэж тэгж явдаг. Тэгээд нөгөө жамс давсыг ингээд бүрт хамаар нь авчаад ингээд хонхоод эдгээс нь долоод идэг. Тэгээд хужир мал бол хужир маш хэрэгтэй давс. Би баян хөрлөгээд явж явах тувын айл тонжсэн байхгүй. Тэгэхэд тувын айлын гадаа жамс давс байсан байхгүй. Тэгээ баг ямаанад уурц тийм биш үү? Ямаа яг долоож исэн. Тийм ээ. Тэгэхээр малын одоо хамгийн чухал зүйлсийг энэ нуур ханддаг юм. Нараа. Энэ бүр янзын харагч шүү дээ. Йоо. Манай ээж ч гэсэн ингээд цайнда хужир хийдэг байсан шүү дээ. Ер нь эмээ дээр үед хөдөө айлын хужиртаа згөөж хэрэгтэй байхгүй. Хужир биеийн цайн гэж хамгийн сайн. Аа зөв. Эмээ чинь бүгд би дандаа бас хужиртаа цай ууш шүү дээ. Давсны оронд баг хэрэглэж байгаа юм шүү. Давсгүй цайнд давс хэрэглэдэг. Давс хэрэглэдэг. Хоолндоо хэрэглэдэг. Зэсэг нэг энергийн 4 цэг байдаг заа. Дэлхийд үү? Дэлхийд. Тэрний нэг нь энэ 50 100 гэдэг энэ энергийн цэг. Аа за. Энд очиж энерги авах. Энд яаж нэг анх тогтоож ирсэн? Энийг юугаар гэсэн? Зансрын юугаар яг тогтоосон гэж байна. Цонхоо өнгөлөж. За ихчийн заалт ямар гол байна гинэ? Эгийн гол урсч байна. За манайхаа энд эгийн гол урсч байна. Эгийн гол нь хөвсгөлөөс их авч урсч байгаа юм байна. Өсгөл нуураас хэсэг аваад одоо тэгэл сэлэн мөрөнд тэгэл байгаль нутагч тутгах штэ. Оо хошоо юу? Аа. Өөх. Йоо энэ байгалыг хардаа юу вэ? Янз юм байна. За манайхаа ийшээ хардаа юу вэ? Оолыг гэдгээр санаа зов. Их зүгээр л. Их чинь аюулаас мөрөнгөөс нэг хоол авцсан тэгээд дахианы махын би итгэр бол. Бүхний махын та ийсэн. Идчихэл орох хэдөө. Идчихэл. Юм олдол идчихэл ах хэрэгтэй даа шүү дээ. Чи өвс голохгүй байдаг шүү дээ. За cheers. Это Sprite уу? Sprite бас тайлсан нэр. Энэ нэр яннаа зогц. Бота надад. Sprite. Тэгээд дээрэс нь дахианы мах. Тэгээд бота. Тэгээд ийшээ харах юм бол гоё байгаад. Тэгээд оройны нар янз байна. Та намайг яагаад авсан? Хантай мэдээ гэж бод. Гадаад байсан ч яадаг, дотоод байсан ч яадаг. Надаас айгаагүй юу? Оо юу. Айхгүй. Зодчих тоосоо. Зодчихно. Багтаа шууд зодчих гэж. Тоосоо бааг шүү. Шоо зөв галзаа. Сороо. Ачнараа бүжиж аваад явуулсан. Яа, за зөв. Ажил сураад аюу. Дээр нь тоосоо баав идчихад юм шүү. За манайхаа ер нь томато явахгүй ер нь хэвгүй биш үү? Сордно гэж бай. Ер нь нам цагт гэж бай. Хичээл. Сацсан үеэр хүмүүжүүлсэн шүү. Тэр их талтамаасан юм. Байхгүй шүү дээ. Өөрөөсөө хитэг идэх хөг 5-ыг идэгээл. 4-ийн зөөл хөг чал 5 дээр таасаа удаа. Нам нохгүй шүү дээ. Хин ийм чанга цаад гэсэн гэдэг итгэж өөр. Тавтан ширээ шүү. Тавтан бол таасаа. Өрөөний ормор хатсан шүү. Өөр болохгүй тавтан сураар юм шиг. За болохгүй сураар. Сорын цаад юу яаж болох вэ? Ташуу. Ташуу. Шуута. Шуута. Шуута дэвсэг өвдөхгүй тэгээд дотор аманд бооч. Шуутанд боочих юм уу? Аа. Юу тийм амар байсан юм уу? Тий. Манай ээж захирахгүй ачнаар болчихсон. Бүгд тэгдгэлээс. Ээжигээ шуудан манай нэг дүүдэлж. Ээжигээ шуудан тэгдэлсэн мэд. Цуг гарсан бахаа гэдэг. Тавс орж ирсэн үү? Би юу гэж бодвол хамгийн том юм чинь. За хоолныхаа будаа гэдэг гэсэн чинь халбах сэрээ олддог. Энэ хоёр зөндөө юм байсан ч олддог. Гэсэн чинь их хажуу машиныхаа суудлын хажуудлаас нэг юм карванаас юм гаргаад ирсэн заяа. За энэ мод та хэд энэ юу гэж бодож байна? Энэ модыг ихч надад өгсөн. Тэгээд энийг биедээ байнга авч явж байгаарай гэнэ. Тэг юу хэлэх гэж байна? Тэнгэр цаас тэнгэр нэрсэн мод. Тэнгэр аяг буусан мод юм уу? Энэ яа тэ? Үний биенд гэр орон хамгаална, биенд авч явж байгаа хамгаална. Аюулаас тас гэх юмнаас хамгаална. Энэ бүр үнэхээр гоё бэлэг байна нэрээ. Нараа. Би амьдралтаа анх удаа аянг буусан тэнгэр нэргсэн мод барьж үзчихэв. Тэр энэ одоо яг юу болсон гэсэн үг юм бэ? Аянг одоо юу аянг буун гэдэг чинь мал хүнд
одоо модон дээр байхад ингээд домгод ийм болоод үүсэрчсэн. Одоо шатцсан гэсэн үг байна. За хатгал 3 км ханх руу ингээд салж тийм үү? Ийш ингээд өөрөө Тийшээгээ ханх сам руу. Чандман эрдэнэс ийшээ юм байна. Энэ нэгийн болов. одоо ингээд нэг юм одоо. Яг энэ гүүрээр. Санчлаа. Би яг энэ гүүрээр ингээ цагаан өрлөө ирсэн. За манайха хатгал руу орж ирсэн. Тэгээ одоо би ийшээгээ жанхаа явдаг уулзвар дээр нь буух гэж байна. Игч намайг тийшээ өргөжих гэж байна. Тэгээ тэндээсээ унаа хайж өгсөн. Тэгээ хайж унаа хайгаад олдохгүй бол би энэ авдаа хонохоор болсон. Тэгээ ч гэсэн унаа хайгаад үзье. Юмыг яаж мэдэх вэ? Машин одыг орж ирдээ. Боллаа тэгээ. За яг энэ л авч. Чиг ууцсан. Энэ хоол авах юм уу? Зүгээр хоол. Аваач бай. Хоол зүгрээ. Тайт. Би таны дугаар 952. Таны нэр Цэцгмаа. очроо. Цэцгмаа. Сайн бүр их юм алгатаа очроо гэж хэлсэн. За. Тэгвэл тэнгэр аян нэр гэсэн маа. Аянга мод. Наа энэ бичиг аа. Гуг аа. За би танилаа залгаад өрхий. Тэг. Тэг бүр сайн хатглаа. Манай атгын боб биш дээ сүйт баа. Зүгээр. Наад таны энэ хагалтай. Их ч одоо энийг өгч шүү дээ. Дунд шинэ татлаагүй боб биш дээ. За яах вэ зүгээр. Баярлалаа ш. Санаа зовлтгүй зүгээр. Би тэгээ бүр аргаа бараад энэ тонхоор бол танилаа залгая. Аа манай хэрэг. За. Йоо. Басах ихчтэй танилцлаа. Ихчтэй баярлалаа. Hitchhiking гэдэг зүйл чи ийм утга учиртай байхгүй юу? Ойлгосноо? Би түр хэлээ үстэй. За тэр яах вэ? Мунаагаа. За одоо эндээс ийшээгээ жанхаа. Энэ нэг жоохон засмал замаар явж байна. За их чи энэ мод байхад бол юу маянг цаашаал юм байна. Энэ мод одоо намайг бүх муу муухай зүйлсээс хамгаална. Бид гурав айх хэрэггүй. Зөрөгтэй явах хэрэгтэй. Энэ бол бүр үнэхээр гоё билүү юм. Та хэд боддоо. Аянг нэргсэн модны ингээд ихч надад бэлэг болгоо өгч шин. Би нэг насан турштай хадгална. Миний өргөчөнд энэ байн хавд явж байна заяа. Одоо аялалтаа одоо авч явах, зайлшгүй авч явах зүйлс нэгээр энэ мод нэмэгдлээ. Тэгээ одоо би хажуудалтаа хийчих. Найдвартай газар л ирэхгүй бол бас алга болгочих магадгүй. За одоо энэ талаас л ийшээгээ машин явна гэсэн үг шүү дээ. Одоо яг л нарж аргач байна. Яг тийм. Одоо би энэ зүгрээ авч хахаар. Машин алгалаа. Энд нисэх бодол гэж яхаа дараа. Энд одоо хатгалын нисэх бодол юм байна л да. Хатгалд онгоц бодог гэсэн үг. Манайхаа эндээс нэг машин ирж байна. Хоёр машин ирж байна. Нэг жижиг тэрэг артлан том машин байна. Энд дэр гараа өргөд үзье. Юу зинэ минь мөрөнгөс хүсгэл далаа дээр ирлээ гэж. Зэ артлт яваач. Барьцаа. За манайха хүсүү үлээсэн хөвсгөл далаа эрэг жанхаа дээр ингэ ирцэн алхаа явж гин. Би итгэхгүй шүү. Харагшаага янз юм байна. Нар жаргалт маргалт намуухан байдлын цаг агаар үнэхээр гоё юм. Тэгээд сая би саяны жолооч ах дайгдангууд дотор нь осныг дайгдж байгаа ахтаа танилцаад ахад өөрөвч өгцөө ингээд. Хаашаа явж гинэ?
Хаанаас бадарчилж явж байна. Хөвсөлд амралтын газар дээр явж байна. За. Өөрөвч яах төгцөө. Өөрөө ингээд том өрөвчтэйгээ. Тэгээ ах болохоор бас мөрөнгөөс над шиг хатгал руу дайгтаад хатгалаасаа жанхаар яг над шиг ижлэг дайгдчих яваа юм байна. Жохо өөр цаг хугацаанд надаас нэг 5 минутын өмнө яваад байгаа юм байна да. Бараг тий. Тийм юм. Чиний араас явж байна. Араас ч явж магадгүй. Тэгээд одоо жанхаа дээр ирсэн. Алхаа явж байна. Тэгээ одоо би хоноглох байр, аюулгүй газар, тэгээд боломжтой хонох газар юу байна? Майхантайгаа хоноглох газар шүү дээ. Тэр газараа хайгаад явж байна. Тэгээ та бол ийшээ өвчин шүү дээ бүр цаашаа. Тэгээ би замд нь үлдэх юм. За зогсоох уу? За сайн байна уу? Та явж байна. Оо ийшээ хонох газар, майхантай хонох газар хайгаад. Ах одоо тэр нэг юу байгаа шүү дээ. Эндээс тэр модны тэрийг тонвол ямар бол асуудалгүй юу? Шинэ мөн аюул инээтрээ байхгүй юу? Манайх энэ хөдөлгөөн. Тэнтэй ойрхон юм уу те? Ус майхан Болготой юм. Тэгэхгүй л таны гадаа бас хомж болох юм. ганцаараа юм. Энд юу болохоор энэ агаараа нэг. Яа. Яа манай гадаа тав. Тэр бол шинэ аюулгүй гайгүй бол таныхаас жоо урагш яваа тийм хонцгоор. За. За манай саяных энэ артлын машин дайгтаад ийшээгээ 6 км явна. Тэгээ би одоо ийшээгээ юр орох хэвээр. Энэ урд мод руу орох хэвээр. Энд харагдчихад харах болчихжээ. Тэгээ ялч оройны 10 биш арайч 10 биш 8 9 болж байгаа. Тэгээ харах болчихлоо. Заачаар зам харагдахгүй шүү. Тэгээд одоо ингэж урагш байгаа хорондоо. Талаа дээр ярьсан янз юм байна. Өнөөдөр өрөвчтэйгээ хөөх алхацсан чи. Нуруу аймар байна. Өнөөдөр би өглөөч нөгөө мөрөнд уламжлалт байранд нуруугаа байруулсан. Тэгээд хамаагүй юу боларцсан. Нуруу тасрах. За манайхан дөнгөж төрүүхэн зам дээр мотоциклтэй явж байгаа ах байсан да. Тэр ах намайг хонож болох газар руу маань хөргөж өгөхгүй явж байна. За би сая жанхаа энэ амралтан дээр очиод ахаар одоо энэ далайн ирэг рүүгээ хөргүүлж байна. Энэ уралд нэг мод байгаа байхгүй юу? Энэ мод руу ахаар хөргүүлээ тэнд хонох гээд байгаа. Хоолоо богоо. Наад чи таалж. Чи янз байгаа шүү. Үбэ. Энэ юу вэ? Энд байгаа бүх орчин танил мэдрэмж. Яг өмнө мэдэрчээсэн бүх мэдрэмж. Нэг одоо мэдрэж. Тэгээ би сая жанхаа энэ одоо нэг төв зам байгаа штэ. Гшаа садангуутай энэ модны хайжууд хүрээдэрлээ. Одоо майхна бариад хоолундаа идээд тэгээ сайхан унтаж амарна. Тэгэхээр хэдүүл одоо майхна хамтдаа барья заяа. Би ганцаараа биш. Та хэд намайг хамгаалж байгаа шүү. Энд янз бүрийн юм болохгүй гайгүй байх гэж найдаж байна. Тэгээ та хэд байгаа гэж бодвол тэгэл бүгд хамт майхна бариад тэгээ хоолундаа хийж идэ. Одоо 10 цаг болж байна. Цэцэн махчи өгсөөл энийг хэдүүлээ орой идэ заяа. Бурцтай олны хайжуур. Шингэн мэнгэн нөхгүй өнөдөр чинь бүр хөлс уур саргаад харлаа. Ийшээ бол гац янзын орж шít. Мод руугаа ойртонгууд гацсан сайн зогтохгүй. Ийшээ бол фүл хэл орж шít. Гацаа жоохон татвал майхан ч том болно шít. Гацаа жоохон ойрхон зоочих юм бол майхан ч нэг юм болно шít. Дотор нь багтахгүй. Хүүрөвч багтахгүй. Цэний жимбисэн боос те. Энийг болж бол хойшоо татаад өгөх хэрэгтэй. Хоёр талаас нь. Тэгвэл майхан ч одоо бороо салхи мэлхэн бүр бат болно шít. Энд ч бас жоохон нүмер газар болохоор бас гайгүй л дээ. Газар нь жоохон урагшаа уруу авахгүй. Тэгэхээр энэ бол хойноос нь татаад өгчвөл уртаас бол их хэрэггүй. Ихтэйг мод тулчлаа. Зангсгэл тогтооч доо. Cheers.
That's all. Бусд нь одоо гаргаад хэрэггүй. This is all I need. Фу. Фу. Цэндээ авчиж. Хоёр тогоотой явна. Энийг авчаад авахгүй бол ус орчиж магадгүй. Энэ борцыг ээж надад өгсөн. Я одоо энэ цахилгаан зөвхөн бүгдээ хамтдаа харцгаая. За одоо яг энд харж хийсэй. Шүн бол бороо орч магадгүй. Юу нь яач магадгүй байна. Маргаашийн цагаагаар бороогүй байсан. Гэхдээ хөвсөлж бас л баримжаагүй газар штэ. iPhone-ы цагаагаар мааруул нэрэ шалуудлаа. Тэгэхээр шүн бороо орж магадгүй гэдэг бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас эвгүй. Сарыг харж гинөө. Нууран дээр сар тусаад ингэж гэрэлтэж харагдчих шүү дээ. Нараа. Далайн давлгаан чимээ янз юм байна. Сарны гэрэл бол гоё тусчихсан чинь байхгүй болчихлоо шүү. Таад энэ нуурын чимээ сонсогч гэнэ үү? Далайн давлгаан чимээ гэд уурч байсан. За унтлаа. Тэг маргааш өглөө би бүр өгсөн юм шиг унтнаа. Маргааш бүтэн өдөр ерөөхдөө унтсан зав. Тэгэд өглөө эрт бол босхгүй. Тэг маргааш сайхан унтаж амарна. Тэг одоо шууд унтлаа. Тэгэд good night. Өнөөдөр жохоо дахиад даарч хонч магадгүй юм шиг байна. Яа тэгэхээр хөвсгөл дадлаач аимшигтай хөтөр газар авцсан дураадаг шиг байна. Тэгэл шуумуу дургууд ойр тийм шуумуу чивээс сонсох цач мөчөөд шүү дээ. За буцаад унтлаа. Сайн нэг жохоо айс юм аа. Би унтахаас өөрчлөлтэй. Ажиллах даарахгүй шиг хонти. Чихнээсээ байна шүү дээ. За.
Хөр бити бөксөө өгцөө удаагараа та нар ой. Явцгаа. 5 давхар үнжлэн өрцөн юм шиг л байна. Бичээ өгөх юм уу? Маа. Баахан сарлаг өхрнүүд ороод ирэх юм. Дахиад хуулцсан шүү дээ. Нуурын эрэг хийн яг л.